Эрхэм үзэгч та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Их сурвалж ярилцлага эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Монгол Улсын их сургуулийн дэд профессор Баттүр оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу. Тэгэхээр эх 7 хоногт Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулган болно. Нүүб байгуулагдсанаас хойш 80 жилийн хойно энэ жил төхөөж. Ер нь 1945 он гэдэг бол хүн төрөлхтний дөхөнд асар хохирол очроос хамгийн том дайн өндөрсөн. Нүүбийг байгуулсан шалтгаан бол ерөөсөө дахин ийм том дайн олон улсын сөргөлдөөнд игдэхээс сэргийлэх ийм зорилготой байгуулга байсан шүү дээ. Энэ түүхэн үүргээ энэ гүйцэтгэж чадсан нүүб өнгөрсөн 80 жил болсон. Нүүб бол яг маш их зүйлийг хийсэн. За яг жишээлбэл дэлхийд дахинд маш олон хэмжээний эмэгтэйчүүдийн эрх чөлөөч гэдэг юм уу, боловсролын тэгш байдал, тийм ээ, шинжилгээ ухаан технологиг дэлхийд дэлгэрүүлэх, за жишээлбэл уур амьсгалт гэдэг юм уу, маш олон талбарт ажиллаж байгаа. Ер нь 20-30 тийм салбар, хааштай салбар. Аюулгүй байдал дээр бол маш их хүчин чармайлт гаргасан. Яг харахгүй дэлхийн 2 дугаар дайнд чинь тэр олон сая хүн амиа алдаад, 50 гаруй сая хүн амиа алдаад, олон сая хүн орон гэргүй болоод дэлхийн ертөнцийн ийм дайнаас ер нь дахиж гарахгүй төлөө нэгдсэн үндэсний байгууллага гэдэг юм байгуулсан, тийм ээ. Үндэстнүүдийг нэгдэж, улс үндэстнүүд нийлж нэг дундаа нэг том юм яриа хилцэж дайнаас сэргийлсэн нэмэл байгууллага. За энэ бол яг амжилттай зүйлүүд бол их байгаа. Ихтэй бас нүүб шинжлэхтэй өстэй юм шиг байна. Яг тэгэхээр бас амжилтгүй одоо шилбэл бид нар харж байна, тий. Орос Украины дайн дээр байж байна. Дайны шүүмлээ нэмэр байдаггүй. Нүүб зогсоож чаддаггүй. Газын зурваст юу болж байна, тийм ээ. Энийг бас ингээл зогсоож чаддаггүй. Нүүбээс ингээ шүүмжилдэг, хилдэг. Тэгээ тэрийг станыг нохоо утсан чинээ тоохгүй ингээл нөгөөдөл чи эргүүлээ. Батлал байж байгаа. Батлал байдаг. Гар өргөөл байдаг. Шүүмжлээл байдаг. Тэгсэн мөртлөөс яг хойд Солонгос дээр ингээд юу хийгээд баахан юм ярьсан шүү дээ. Бас нөгөө цүмийн дуршилтууд хийгээд байна. Хойд Солонгост хориг тавьгээд маш хүчтэй хориг тавьчихсан. Тэгэнгүүт нөгөө нүүбийн байнгын аюулгүй зөвлөлийн гишүүн Орос нь болохоор нийлээл хамтраад нөгөө юу баталсан мөртлөөсөө тэр тогтоолоо зөрчөөл ингээл хойд Солонгост нийлээл явчихж байгаа. Гэх мэт ийм өөрөө ээдрээтэй төвхтэй зүйл юм байна гэж харагдаад байна. Тий. Нөгөө бас нөгөө энэ чинь байнгын аюулгүй зөвлөгээр нэг P5 гэдэг байнгын нэг 5 улс байгаа, тийм ээ. За энэ 5 чинь бас хүчтэй нөлөөтэй энэ дундаа. Нэг басна толгой том 5 улс байгаа. Америк байна, Орос байна, Хятад улс байна, Англи, Франц, тийм ээ. Энэ 5 улс ч ерөөсөө яадаг хөдөлдөг. Нэг юмгээд хоорондоо тохиролцдог, нэгнийхээ саналыг унгаадаг. Тэгээд нэг нь юу гэдэг юм, тийм ээ. Тогтоол эсэргүүцэл тэн дээр татгалзан гут нэг нь түтгэлцчих юм бол тэгээд тогтоол нь яваа байждаг ч юм уу. Ийм төвхтэй юм. Одоо жишээлбэл Оросын Украин руу хийсэн дайныг шүүмлээ зогсоох гэхээр Хятад улс түтгэлцэж байгаа. Тэгэл ямар ч нэмэр байхгүй. Тогтоол батлаад ч нэмэр байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг шинжлэх хэрэгтэй гэж сүүлийн баг 10-аад жил гаруй ярьж байгаа. Нүүбийн шинжлэхдэг өстой. Нүүбийн шинжилгээгээр яриа л байдаг. Энэ нь бол яг аргагүй тэр цаашдаа хийхгүй бол болохгүй болчиход энэ гэж харагдаад байгаа. Тэрнээс гадна бас юу вэ те Америк бол жишээлбэл газын зурваст Израиль тийм хүчирхийлэл хийж явах чинь Америк дэмжээл байгаа. Нөгөө улсууд нь энийг болооч гэхдээ Америк юу гэдгийг те нүд анаал энд юуны хийж байгаа тийм ээ алан хятадч нарын эсрэг хийж байгаа газын зурваст хийж байгаа ажиллагаа бол Израилийн зөв гэсэн утгатай юм хэлээл. Яг хөө тэр нөгөө сая нэг Бахрейн юу л пуужа харууллаа. Катар руу харуулсан те. Катар руу доохоор харахад нэг шүүмжилсэн. Тэрнээс өөр бол нэг тийм яагаагүй. Израилийн байр суурийг ер нь шүүмжлээгүй, ер нь дэмжих шинжтэй тэгэл явчихж байгаа. Ядаж дугаа байгаа л. Пуужингийн систем өгнө гэж хэлээл өнгөрөөс. Тийм нөхцөл байдалтай шүү дээ. Ер нь нүүбийг байгуулсан анх түүгийнхэн санаачсан улсууд бүгдээрээ дайнд ялсан улсууд тийм. Тий. Саяны энэ хэдэн улс чинь яриад за ийм байгууллагыг анх санаачсан гэдгээр эдгээр байнгын тэр юуг авцсан байхгүй ирэхээ. Ер нь том гүрнүүдийн арга зайл байна л да. Одоо жишээлбэл олон улсын валютын санг санаачилсан улс чинь Америк гээл гол юу нь Америкт байж байгаа. Төв нь. Дэлхийн банкыг санаачилсан улс Америк гээл Америк бариад авчихсан. Тэгээд НАТОг санаачилсан гэдэг НАТОгийн төв чинь Европт байж идэг ч юм уу. Ийм мэтэр ингээд төрүүл санаа гаргахуудаа төвийн өөр дээр авдаг. Азийн хөгжлийн банк байгууллагыг Япон санаачилсан тий. Тэгсэн мөрөөс гол хандивлах хөрөнгө оруулагч нь төв нь гол эзэд нь Япончууд
За яг түүнд юу энтерд байдаг л да манил энтерд байдаг. Тэгэхдээ цаад тоглогч нар гол эзэд нь болгоно. Тэр ингээд гоё юм санаачилдаг. Ямар сайхан юм бэ гэхээр давхар юм реалист харах хэрэгтэй юм шиг эднэрийг гоё юм ярьж яадаг. Цаанаа бол өөрийнхөө ашигыг, эрх ашигыг айгүй хүчтэй тавьж оруулж ирж тэр бүтцэд оруулчих. Тэгэл ингээд өөрийнхөө үгээр явуулж явах санаатай. Ийм л систем олон улсын харилцаа ерөөсөө ийм л байдал. Олон улсын харилцаанд бол хин хүчтэй юм бэ гэвэл хүч гэдэг юм л чухал. Тэр хүчтэй байгаа улс л павер байгаа улс л одоо өөрийнхөө хуулийг баталж яадаг, өөрийнхөө одоо үгийг хэлж яадаг, батлуулж яадаг. Павер байхгүй, хүч байхгүй бол мянга сайхан юм яриад шүүмжлээд ямар ч нэмэр байхгүй. Тийм л журам. Тэгээ нүүбийн бүтцийг өөрчлөх тухай дээр бол жишээ нь энэ аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүн дээр ер нь нэмье гэдэг ярьж шүү дээ. Яг тэгвэл энэ 80 жилийн хугацаанд чинь сул дорой байсан, эсвэл дайнд ялагдсан жишээ нь Япон, Герман зэрэг улсууд ч маш их нөлөөтэй том эдийн засгтай болоод ирчлээ. Харин тийм. Энтгэг байна. Одоо жишээлбэл төв болгоны бас төлөөллийг оруулъя гэж ярьдаг. Жишээлбэл Туркийг оруулах хэрэгтэй байна гэж ярьдаг. Тэгээ нөгөө энэ 5 ч ерөөсө хөдлөхгүй. Ягаад тэгэхээр яг энэ байнгын 5 гэдэг яриад эдгээр чи шийдэл авчиж байгаа. Тэгээ одоо юу гэдэг нь 9 болгоё, 10 болгоё гэж ярьдаг л да. Тэгэл тэр нь тэгэл унаал. Байнгын бус гишүүн гэдэг нэг хэдэн гишүүн ээлжилж идэг л дээ. Тэгээ тэд нар чинь өөрсдөө бас тэгэл бас нэг нөлөө байхгүй тохиролцоол тэгэл эдгээр жилийн дотор түр яагаад болчихж байгаа. Тэгэл дахиад өөр ус оруулдаг ч юм уу. Ийм байдалтайгаар явагдаж байна. За Монгол улс нүүбэд эсхийн тулд бас нэлээд амаргүй зам туулсан. Яг харахгүй 20 дугаар зууны манай гадаад бодлогын хувьд бол маш том одоо эргэлт болсон үйл явдал болсон шүү дээ. Тийм. Энэ бол 1945 онд зөвшөөрөхгүй байсан нь Тайван тийм үү? Өнөөгийн хэллэг. Тэгээ одоогийн дундад эргэн улс гэдэг. Дундад эргэн улс. Тийм. Тэгээд бүгдээр хятад ард улс байгуулагдаж байгаа. Яванда ерөөсөө энэ хятад улс чинь 51 хөлөг гаргаад хятад улс тэнд нь орж нүүбийн байнгын 5 гишүүн болж ээж. За тэгээ өөр зөндөө юм биэлдээ тэгжээж яасан. Гэхдээ ер нь бол 1945 онд анх манай улс чинь нүүб байгуулагдсан үеэс эхлүүлээд өргөдлөө гаргасан мэт. Тэгээд манайхыг чинь 1961 онд авсан. 10 сард авсан. Тэгэхээр нийт одоо нэг 16 жил орчим хөөцөлдсөн. Маш их явсан. Манай улс чинь 4 удаа албан ёсоор өргөдөл өгсөн. 4 л ингэ унгааж исэн. 13 удаа хилжсэн. Тэгээ нөгөө Тайван чинь одоогийн Тайван чинь оролцоод заримдаа бол Америк бол өөрийнх нь холбоотон байсан учраас Тайваны үгийг одоо дунд дэрэг улсын үгийг дагдаг байсан. Англи улс эсэргүүцдэг байсан. Тэгээ нөгөө үнэнд гүйцэгдэнэ гэдэг шиг за ерөөсөө энэ чинь нэг бие даасан улс юм байна. Яа харахгүй юм тусгаар тогтносон улс юм байна. Тэгээ нүүбийн дөрөмд ийм байгаа байхгүй 4 юмыг билүү 4-5 зүйл байгаа. Тэр улс нь заавал тусгаар тогтносон улс байна. Инхийг эрх мэддэг байна. Одоо төрмгийн ажиллагаа явуулдаггүй байна. Нүүбийн дөрмийг дагдаг. Дагах чадвартай улс гэсэн нэг юм чадвартай байх хэрэгтэй гэсэн. Тэгсэн манайх чинь тусгаар эхлээд бол яасан гэхээр тусгаар тогтносон улс муу юм уу биш юм уу гэж их маргалцсан. Нөгөө хят чинь болохоор эн чинь манай хэсэг юм аа. Юу эн чинь тусгаар тогтносон улс гэж баахан явсан. Тэгэхээр манайх чинь бид нар дайнд оролцож ялаа. Дэлхийн 2 дугаар дайнд зөвлөлтөд тусалж ялаа. Энэ Японы чинь манайх ялж ялаа. Энэ хятадын чинь манайх чөлөөсөн. Маш их одоо дэлхийн их тайванд зориулж бид нар чинь одоо тухайн үеийн 200 хэдэн сая төгрөг буюу 50 сая доллараа гаргасан байна. Маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан. Дээр нь чөлөөлөх танд 2000 залууга одоо цэргүүдээ алдсан. Энийг бүхнийгээ ингэж ярьсан. Байнга энийг удаад арай. Дараа нь ингээд одоо танах тим юм шаардлага тавьж за арай гэж тусгаар тогтноо инхийг эрх мэлдэг юм уу гэдэг. Тэгээд та нар санаж байгаа 40 гэдэн онд чинь нэг байтаг богд руу ятуу довтлоод 300 сэрэгтэй довтолдог. Манайхан байтаг богдоо хамгаалаад бүр ингээд олон дахин ягаад харна нисэх хүчнээрээ манайч 200 км нэвтэрж ороод хуарангийн бөмбөгтэй хайцсан байхгүй. Тэгээ бүр нэг мөсөн цохилтойгоод Орос зөвлөлтийн удаан харамтай нийлээд манайхан ч гэсэн орсон. Тэгчээд бусаад гараад ирсэн байхгүй нэг хурдтай ажиллагаа явуулаад. Тэгсэн чинь тэрийг гаргаж ирээ. За эн чинь төрмгийн улс юм байна. Манайх руу дайрлаа гэд ингэж яриад байсан. За ингэж жагаад нөгөө хятад коммунизм ялаад одоо хятадын чөлөөлөгдөөл ингээ хятад ч манайхтай ойртоод эхэлсэнгүүд байр суурь сулраад эхэлсэн тий. Тэгэхээр тэр үед дэмжигдсэн. Дээр нь манайх ч нөгөө инхийг эрх мэддэгээ харуулахын тулд бас их одоо маш олон оронтой технологи харилцаа тогтоосон. Хүмүүс шүүмлээд байдаг байсан ч нэг хэсэг Африкийнх нэг ураал барайл гээл манайх чи ямар юмныхаа ингээл манай зарим нийтлэлч нар чи их бахан муулдаг штэ бас. Тэг үнэхээр аргагүй юм байл. Африкийг урьж мөржээж тэгж одоо нөгөө дэлхийд өөрийгөө таниулахгүй бол Африк их ураал одоо энэ Израиль чи манайх шүүмлж ийсэн юм бэл. Израиль чи одоо тухайн үед л энэ Палестинтайгаа үзэлцдэг байсан. Тэгээ Палестины нөгөө Ясир Арафат гэдэг удирдагч байсан шүү дээ. Тэрийг чинь дэмжиэд бараг одоо уулзалт хийж ийсэн. Израилийн үйл явдлыг шүүмжилж ийсэн. Ингэж ийсэн. За дээр нь болохоор энэ нөгөө
апартеид бодлогыг бас шүүмжилж байсан. Маш олон удаа үхэлсэн. Дэлхий дээр нөгөө зэвсэг хураах маш их тийм тогтоод дэмжиж байсан. Тэгээ бас нэг сони юм манай чинь нүүбийн гудамж гэж юм байгуулад нэгдсэн үндэсний байгууллагын гудамж. Тэгээ Монгол судлаач нарын анх тор хурал гэж юм байгуулсан. Олон хүнийг суглуулж. Тэгээ энэ маань ингээд одоо шинжлэх ухааныг дээдэлдэг, эрхэмлдэг гэдэг. Ингээд нэг 15 жил болж ээж 13 удаа хэлж хэд олон удаа бас илгээлт явуулсан байт. Өөрийгөө тайлбарлаж. Энэ их одоо их хүчин зүтгэлийн үр дүндэл манайч арай гэж нүүбэд илсэн. Ийм болсон байхгүй. Тэгээ нүүбийн илсэн чинь манайхыг бол одоо ерөөсөө энэ орчин үеийн улс болоход маш том нөлөө үүрэг гүйцэтгэсэн байт шүү. Тэр нь олон салбараар нэгдсэн үндэсний байгууллага дэлхийн техник хамарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Тий. Тэрүнд оролцох боломжтой болж байгаа. Дээр нь манайх ч нөгөө бичиг үсэг үйл мэдэх явдлыг одоо арилгаах юм том санаачлаг гаргаад өөрөө бас манайх ч баг улс нийтээрээ бичиг үсэг үсэхгүй байдлыг бичиг үсэг үйл мэдэх явдлыг арилгаад бичиг үсгэтэн болоод за тэгээд яасан байхгүй юу. Энийг уриалж өөрийгөө харуулж исэн. Манай улс бол ингэж чадж байна гэж. За яг энэ дээр хэлэхэд бол яг зарим хүмүүс нөгөө монгол бичигтэй холбоотой гэсэн чинь. Тэр үуч манай кириллийг аваад эхлээд монгол бичгээр үзээд их төвхтэй байсан байхгүй. Тэгэнгүүт кирилл үсэг рүү шилжсэн. Кирилл үсэг рүү шилжээд ер нь бол нэг 20-30 жилийн дотор бүгдээрээ бичиг үсэгтэй болоод уншдаг болоод ийм болсон шүү. Тэгээд энийг бас бид нар бас зүгээр тунгаах ёстой юм шиг. Одоо бол ингээд энийг бас шүүмжилдэг улсууд байдаг. Гэхдээ манай улсын маш том ололт 80-аад онд л бүх нийтээрээ бичиг үсэгтэй болно гэдэг чинь одоо тухайн үед бол маш том ололт байсан шүү дээ. Одоо ч гэсэн дэлхийн хэмжээнд бол зарим улс чинь одоо Америк хүртэл 10 хэдэн хувь нүлээ бичиг үсэхгүй байна гэдэг байгаа шүү дээ. Тэр том гүрэн бийж дэлхийд нэг тэг чи манайх чи ерөөсө бичиг үсэгтэй болчихсон ялцж исэн байгаа байхгүй. Одоо ч тийм л байна л да. Гайгүй болц. Тэгээ энэ дээр бол бас кирилл үсгийн гавьяаг бас ярих хэрэгтэй юм шиг билээ. Тэгээ кириллийг нөгөө нэг бас манад чи одоо биш тэр үед бас ярилцж исэн. Тэгээ ингээд би бас архиваас ингээд үзэж яхаар Маршал Чо бас ингэж бичсэн байдیں۔ Кирилл үсэгт бас хэцүү зүйлүүд байна. Дээр үеийн үг хэллэг одоогийн үг хэллэг хоёрын зөрдөг яриа. Дээр нь ингээд нөгөө математик шинжилгээ ухааны юм бичгэд доошоо бичдэг учраас математикч баруун тийшээ бичиж штэ тий. Энэ дээр их төвхтэй юм байна. Физик, химийн одоо технологийн томьёонуудыг бичгдэх төвхтэй юм байна. Тэгээд ингээд олон юм зүйлүүдийг хэлжсэн байхгүй юу. Тийм учраас үсгээ солио, хилээ солихгүй гэсэн маягтай. Тэгээд ингэж яасан. Ингээд энэ бичиг үсгэтэн болдог юм том одоо юу болсон. Тэгэхээр энэ удаагийн нүүбийн чуулганд за эхний өдөр нь бол Дональд Трамп үг хэлнэ. Яг л Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд 2 дахь удаага ялснаас хойш анх удаа нүүбийн чуулганд үг хэлнэ шүү дээ. Тэр нэлээд юм онцлог байх бах. Тэгээ нэг зүйлийг та энэ олон улсын харилцаанаас харж байгаа бол Дональд Трамп гарч ирээ Гренландыг Америк нэгдсэн улс аавна. Панамын сувгийг барихад бид нар 30 мянган барилгачин хүнээрээ бол эмийг зэлсэн. Энийг ч гэсэн бид нар бол хяналтаа тогтооно гэдэг юм яриад байна шүү дээ. Сүүлийн үед одоо Венесуэл жишээ нь дэглэм өөрчлөнө гэдэг юм маш их яриад байна. Гэтэл нөгөө талд нь Орос бол Украиний нутаг дэвсгэр 20% бид нар аавна. Одоо 20%-аас гадна дахиад өөр 3 мужид ширүүн тултаа үргэлжлэл явж байна л да. Энд чинь буцаал их гүрнүүдийн нутаг дэвсгэрээ тэлэх гэсэн ийм санаархал цохолзаал яваад. Харин тий. Их гүрнүүд угаасаа нөгөө нэг судлаач хэлмээр их гүрэн бол ер нь бол жоохон аратны шинжтэй гэж. Ингээл ханд чаддгүй цаашаа явж идэг. Угаасаа цаад юу юм тийм мөн чанар нь тийм өргөжж идэг, тэлж идэг, нөлөөгөө тогтоож идэг, өсөлдөж идэг. Өөрөө эдийн засгийн санхүүгийн цэргийн хүчтэй учраас за тэгээ зээлний хэлний ч юм уу янз бүрийн чиглэлээр үзэл санааг дэлгэрүүлж ингэх чадвартай учраас энийгээ тэлж идэг. Тийм учраас энэ Америкч яг л одоо талд байсан юм аа илгэлж байгаа гэсэн үг. Тэгээд эн чинь бол өөрчлөх гэдэг. Дээр нь одоо жишээлбэл Орос гэх чинь жишээлбэл асар их газар нутагтай. Дэлхийд хамгийн их газар нутагтай мөртлөөс газар нутаг авнаа л гэж байгаа. Америк ч гэсэн асар их баялагтай мөртлөөс бусад улсуудын нефтийг авна. Тэ? Гренландыг ч авна. Гренландыг авч одоо ноёрхол Травид одоо ноёрхлоо тогтоох гэдэг шүү дээ. Тэнд нөгөө нэг юу гэдэг хяналтаа тогтоох гэж байгаа шинжтэй тийм ээ. Цэргийн базаа байгуулсан. Одоо байгаа. Гэтэ нэмээд улам хүчтэй бол бүр авъя гэдэг. Ийм яриа явж байгаа. Тийм тэгэхээр ч нөө ийм өөрчлөлтүүдээ одоо илэн далангуул хийж ийн л гэсэн үг л дээ. Тэгээ энэ чуулганы үеэр ус хэрэгдэх бах тийм. Тэр нь Трамп өмнөх засгийн газрын үедээ ч гэсэн нүүбийн харийн зарим байгууллагуудаас Америк нэгдсэн улсыг бол гаргаж ирсэн. За тэр Парисын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээгээд том хэлцээрээс гаргасан. Энэ бол
Америкийн нэгдсэн улс татврын маш их дарамт төвчүүлэх гэдэг юм. Тэгээ ер нь нэг яриад байгаа зүйл нь Америкийн нэгдсэн улсын бодлогыг гадаад бодлогыг эсэргүүцээд байгаа байгууллагад санхүүжилт өгөх шаардлага байна уу гэдгийг ярьж ирсэн шүү дээ. Тийм. Гэхдээ энэ удаа харин юу гэж ярих вэ гэдэг өөрөө чухал тийм үү? Тийм. Ер нь бол юу Америкийн нэгдсэн улс ер нь одоо нэг либерал чиглэлийн тийм ээ. Эсвэл санхүүжилт авсан мөртлөөс Америкийг шүүмжилдэг, Америкийн бодлогыг шүүмжилдэг улсуудаас санхүүжилттэй болно гэсэн ийм юу явуулж байгаа. Ингээд яг олон талаас нь харж болж байгаа. Жишээлбэл Америк хэн бол Трамп бол жишээлбэл ингээл энэ улс 50% тогтооно гэл ингээл тий. Энэ улс татвараараас дарамтлж өгж байгаа байхгүй. Манайх яг нэг Америкт нэг худалдаа хийдгүү болохоор нэг мэдрэхгүй явж байна. Хятад ч гэдэг юм уу одоо жишээлбэл энэ одоо Вьетнамаас ахуулаад энтх энтергээл маш олон орн энэс ч юм бол өмнө солонгос хүртэл тийм ээ. Бараг ингээд асар хэмжээний мөнгө барьж очиж хөрөнгө оруулалт хийж ингэж гуйж ийж нэг юм тарифаа буулгаж муулгаал ингээд бөө юм болж байна л да. Америкийн зах зээлд бараагаа оруулдаг компаниуд. Тэр Япон байна. Тэгэхээр чи нөгөө нэг Трамп бол нэг жоохон юу юм шиг олон улсын худалдааг бас сайн ойлгодгүй юм бол гэж харагдаад байгаа. Яг тэр олон улсын худалдааг бол харилцан ашигтай л байдаг. Харилцан ашигтай байж худалдаа хийдэг. Тэгэл аль нь л хожоол явж идэг. Дундаас нь ингээл ашиг унгаагаад маш олон компаниуд оролцоол борлуулалт хийгээл манай ч гэсэн Америкээс бараа аваад жижиглэнгээс зараад бөөндч зараад хүмүүс нь ч аваад авах гэсэн хүн л авна шүү дээ. Авахгүй хүн заавал тэрийг очиж авахгүй. Ямар хүчээр бид нар авахулж байгаа биш. Гэхдээ хэн бол жоохон тийм бас зарим бодлого нь ингээ харахад бол Трамп бол жоохон меркантилист гэж ярьдаг. Өөрийгөө л боддог тийм татвараар сүрдүүлдэг. Дотоод зах зээл хамгаална. Тийм өөрийгөө хамгаална гэж ярьдаг. Тийм тэр хэмжээгээр бас дотоод зах зээл чинь өмнө үн бас өсчдөг гэдэг байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр дотоод ягаад хятадын барааг ингэж аваад байгаа гэхээр хятадын бараа хамаагүй хямдхан байхгүй Америкуудыг хийж байгаагаар. Тэгэхээр чинь авахаас өөр авах байхгүй. Энтхээс ягаад юм авчин энтхээс хямдхан байсан. Энтхийг ч өөрөө хямдхан үйлдвэрлээд их хэмжээгээр нийлүүлж чадаад байгаа. Хятад бас тэгж чадчихээн. Энэ нийлүүлж байгаа. Тэгж чадахгүй байгаа өөрсдөө хийх юм бол энийг аяа үнэтэй хийж. Америк хүний цагийн хөлснийх өндөр. Тэгэхээр чинь яа барааных нь таваар үнэтэй болно ч гэдэм. Их төвөгтэй энэ яриад байгаа юмнууд нь өөрөө. Тэгэхээр нэг талдаа Трамп бол яг либерализмын эсрэг тий зүүнний бодлогын эсрэг бол хүчтэй дуу хоолойтой хүн. Нөгөө талаар бол хит одоо өөрийнхөө үндэсний эрх шиг хит боддог. Бусад улсуудыг бол хохирохыг юм чинээ боддгоо ийм нэг нөхөр юм шиг байна гэж харагдаад байгаа. Яг яриа хэлцээний тактик болгож ашиглах тийм үү. Тэгэхээр Трампын жишээ импортын татвар тариф ногдуулахыг бол жишээ баруун жигүүрийн либертарууд нь ч юм уу эсэргүүцдэг шүүмжилдэг шээ. Тийм. Энэ бол чөлөөт зах зээл биш ээ. Капитализмын яг зүй зохистой харилцаа биш үү? Биш тийм. Харилцаа ашигтай бизнес хийдэг тийм ээ. Тэгэхээр жишээ Нүбийн энэ удаагийн чуулган дээр Украины дайм бол мэдээж яригдах баг. Дээр нь Палестины асуудлыг улс орнууд маш их дэлгэж тавьж байна. Ер нь бол жишээ нь Израилийн дотоодын хэвлэлч гэсэн Америкийн зарим хэвлэлүүд ч гэсэн нийлдэл битж байгаа шүү дээ. Энэ Израилийн ажиллагаа нэгэнд үр дүндээ хүрчихсэн байхад өргөжлүүлээл байна гэдэг нөгөө одоо Хамаас нь алдан довтлсон үнэн. Израиль зөрүүлээд довтлсон үнэн. Хин буруу вэ? Хин нэг гэхээр яг хохирлын аваад өчрө Газын зуус ч юм уу тэр чигээрэл ийм үнсэн товргалж балгасл болсон ба шүү дээ. Хүн амир юм болгоч. Ер нь хүн амын бол ерөнхийдөө шахаа гарах чинь тэндээ орог дид үтцсэн ч юм уу ийм амралтын газар урд ч юм уу байр нэгсэл юм яриад байгаа даа шүү дээ. Энийг Нүбийн чуулган дээр ярих байх. Тийм. Энэ бол ерөөсөө дэлхийд дахинд бол одоо энэ Газын зурвас энэ амир юм хийж байгааг нь бол ил харуулж эхэлж. Израиль бол арайчтай нөгөө өөрөөсөө Холокост тэгээд дэлхийн 2 дугаар дайнд алуулж исэн улс шүү дээ, тий. Гитлер чинь бүр энэ юунууд гэсэн хоморголж исэн. Гэтэл өнөөдөр өөрөөсөө тийм юмыг баг Газын зурвас дээр хийж штэ. Тэгэхээр чи эн чинь өөрөө бас амар харгислал хийж байгаа улс. Энэ нөхдүүд чи яадгүйгээр израильчуудыг айхтар санаатай амтад. Яадгүйгээр одоо жишээлбэл энэ Америкийн ерөнхийлөгчийн одоо сонгуул Монголд хэмжээний мөнгө хандивчдаг компаниуд байна. Тэгэхээр лоббинг бүлгүүд нь айгүй хүчтэй ажилладаг. Тэгэхээр нөгөө хамаагүй бас шүүмжилж чадахгүй дараагийнхаа нэгд одоо хүнээс амар их мөнгө авсан улсууд чинь лобби дулцсан улсууд чинь. Тэгээ энийг бол айгүй сайн хийдэг байхгүй. Энэ улс орнууд болгон дээр ингэж ажилладаг. Ялангуяа нөлөөтэй орнууд дээр яаж ажиллахаа идэр чинь мэддэг. Яа одоо Израилийн технологийн компаниуд израильчууд ч өөрсдөө айгүй их тийм сионизм гэдэг юм л да. Өөрийнхөө Израилийг амар тийм шүтэж дэмждэг тийм айхтар тийм олсон байхгүй. Тэгээ Израилийнхаа засагаас маш хэмжээний бас хөрөнгө өгнө. Одоо аль ч улсаас мөнгө олсон бэ тэрнийхээ тодорхой хувийг заавал одоо Израильтай өгч идэг. Израиль чи яагаад тэр элсэн цөл дээр нэг
газар ингээд том улс ингээд байгаад байна гэхээр тэр олон юмнууд нь технологи нь хөгжөөд байна гэхээр тэнд чинь маш их олон технологийн компаниуд гадаад дотоодтой холбоотой тийм нөхдүүд. Израилийг бол нэг хэсэг бол яг хөө ингээд маш сайн жишээ болгож иржсэн л да тий. Маш том одоо жүүдийн улсууд чинь мундаг юм байна гэдэг. Одоо бол муугийн жишээ болж эхэлж байна. Яг харахгүй одоо энэ Газын зурвас дээр бол өөрсдөө өмнөхөр тэгээ Нетаньяху гэдэг хүн чинь нөгөө яг сонгуулийн өмнө ингээд энэ байдлыг давтцсан гот ингээд байгаад байх бас нэг хүч. Яг энэ нам нь Трампын толгойн өвчин болсон гэж ярьдаг. Трампт бол уг нь жишээ нь Америкийн жи баруун зүгээрх нь Трамп бол уг нь Хятадыг өрсөлдөгчөөр зарлцсан байдаг. Гэтэл Орос Украины асуудал гэдэг Газын зурвас Израилийн асуудал гэдэг толгойн өвч олон байгаа учраас ингээд тарамтчихсан тийм. Уг нь бол өөрөө та тангаруугрын ёслол дээр би инхийг эрхмэлэгч ерөнхийлөгч болж түүхэн нэрээ үлдээнэ гэд өөрөө амар хэлчихсэн шүү дээ. Тэгээ их сонин одоо энэ Нетаньяху Америк их сонин одоо жишээлбэл сая гадаад 2 өдрийн өмнө одоо энэ Катар руу зохилт өгсөн одоо пуужа харамсны дараа нөгөө Америкийн төрийн департаментийн энэ нарийн бичгийн даргауй одоо гадаад хэргийн сайд нь очиод Нетаньяхутай уулзж байгаа. Бага уулзуулснаа гарч ирэнгүүтээ энэ хиний Израилийн бодлогыг бид нэр дэмжиж байна. Ер нь бол энэ террористуудад зохилт өгөх ёстой гэсэн юм яриад явж байгаа. Тэгээ эн чинь бас өөрөө энэ одоо яаж тархийн нугахаараа тэгдэг эргүүлээл ерөөс Америкийг бол ёстой нөгөө нэг суцыг барьцсан нөхдөө суугаад байгаа байхгүй. Тэгээ эдгээр одоо нэг юм амлд юм уу яад юм бүү мэд ямар нэгэн байдлаар л ингээл цогцоод байна. Дандаа энэ хөшгөний цаана нэг яригдж байгаа яриг нь бид нар мэдэхгүй шүү дээ. Бид нар тас нууж байгаа. Тэр цаана л нэг юм тохиролцоо хийгээд. Тэгэхээр нүүбийн чуулганы үеэр мэдээж Америк нэгдсэн улс, Европын холбоо өрөндийнхөө өөрсдийнхөө ашиг сонирхлыг бол ярьж таарах баг. Өөр нэг зүйл нь бол дайн дууснаас хойш 80 жил өнгөрлөө. Оросууд 5 сарын 9-нд цэргийн ёслолын жагсаалаа хийлээ. Хятад улс 19 оноос хойш анх удаа жагсаал хийлээ. Манайх очиж оролцсон. Яг л дайнд үүргээ гүйцэтгэсэн улс учраас тийм. Тэн дээр Ши Жинпиний нэг яриад байгаа зүйл нь шүү дээ. Дайм юм уу эсвэл инх тайвныг сонгооч. Сөргөлдөө юм уу эсвэл яриа хэлцээ айлыг сонгооч. Тэгээ энэ Орос Хятад хоёрын хэлдэг зүйл бол ер нь дэлхийн дэг журам гэдэг чинь зөвхөн Америк өрөндийнхний ноёрхдаг тийм тогтолцоо биш болсон гэж яриад байна шүү дээ. Трамп нэлээд бухимдсан та санаж байгаа тийм үү. Энэ Хятад Орос умар солонгос манай эсрэг үгсэн хуйлдаад байна гэдэг. Бас нөгөө Америк цэргүүдийг бас та нар санаач ээ. Энэ дайнд чинь Америк улс оролцсон юм. Чөлөөлөх дайнд Хятад тусалж ирсэн. Энэ дээр бас нэрээ бас хэлэх юм гэвэл манайхыг яг зүүн талд нь хин явсан. Баруун талд нь Путин. За бид тэрийг ойлгож байна. Ягаад тэгэхээр Хятад улсыг чөлөөлөхөд бол зүйл холбоот улсын одоо айрам орж ирж тийм ээ. Одоо кантоны айрмыг бод зохиож дараа чөлөөлөлт хийсэн үнэн. Зэвсэг их нийлүүлж өгч ирсэн. Нөгөө талаар манайх бас орсон байхгүй. Уг нь бол зүүн талд нь Монгол улс явах хэрэгтэй байсан. 1945 оны дайн чинь 10 сарын 2-нд дууссан шүү дээ. Гарын үсэг зурснаар. Тэгээ тэр өдөр хийгээд ах шиг үлээ. Тэгэхэд хойд солонгос ус бий болоог байсан байхгүй. Бүгд найрамд Ардсан солонгос ард улс бий хойд солонгос чинь 1948 онд одоо бий болсон ус. 3 жилийн өмнө энэ дайн чинь дууссан. Тэр 45 онд чинь бүр өстой Японы колонд алуулж исэн ус байхгүй. Тийм учраас бол би бол зүгээр харж ирсэн зүгээр яг зүгээр миний хувийн бодол шүү. Манай улс бол зүүн талд нь явах хэрэгтэй байсан. Манай улсын нэр төр гарах хэрэгтэй байсан. Яг тэгэхээр манай улс чинь 80 мянган цэргээ оруулсан. Маш их хэмжээний хохирол амссан. Монголын одоо цэрэг байл 2000 гаруй цэрэг амиа алдсан. Тэдний булш бунхан нь Хятад байна шүү дээ. Тэр Сүмэн гэдэг газар байна. Жанчгуугийн тэр амар том одоо бэхлэлтий чинь Монгол цэргүүд л цөмөлж гарч ирсэн. Одоо нөгөө нэг бид нар мэдээж цэрэг Рианыг аварсна гэдэг Америкийн кинон дээр Францын юун дээр Оросод юу Норманди иргэдээс аюул болдог. Яг тэрүүнтэй дутхгүй юм тэнд болсон байхгүй юу. Тэгэхээр манай цэргүүд дайж гараад тэр жанчгуугийн давааг чөлөөлөл тэгээд Бээжин хотыг чөлөөлөх гэж яхад нь Оросоос болиулсан юм билээ. За одоо арайч Монголыг чөлөөлүүлээд явах уу гэдэг. Тэгээд Хятадын коммунист намч хүсэл тавьсан юм шиг ер нь болиулаач. Тэгээ манайх чинь яас тэгээ манайх 2-3 газар байна. Жанчгууд байна. Тэр юунд байна. Манай Монгол цэргүүдийн булш бол тэнд байдэн шүү дээ бүгд. Ер нь бол зөвхөн энэ давшрамд хэлэхэд бол дайн дуусаад энэ нүү болж авт. Манай улс бол бас нэг жил хэдэн 1-2 удаа тий жилд ч юм уу хэдэн жилд нэг удаа энэ дайчдынхаа булшийг эргэж явах юм шиг Хятад байгаа. Тэр зүүн хойд Хятад байна. Хэд хэдэн газар байгаа байхгүй юу. Хамгийн том одоо ахын дүүгийн булш бол юунд байна л да. Тэр жанчгуугийн давааны тэнд байгаа. Сүмэн гэдэг тэр том
юм дээр байна. Оросууд бол очиод эргээд ах шиг байна. Манайх бол сая бол манай ирэх ирсэн тэр их зөв юм болсон гэж бодож байгаа. Цэцэг тавиа тий. Ингээд ёслол хийгээд ирсэн. Тэгээ энийг бол бас бид нар түүхийг бол банк сануулж явах хэрэгтэй. Бид нар ийм хийжсэн гэдгээ хэлж одоо дэлхийд дахинд хэлж явах хэрэгтэй тийм ээ. Харуулж явах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бол чимээгүй байх юм бол бас болтгоо зүйл юм шиг байна. За цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцсан өрнөсөн танд баярлалаа. Таны эрдмийн ажилд амжилтсая. За баярлалаа. Их сурвалж ярилцлага ээж дугаар өндөрлөө. Их Бямбгарагт иргэн уулзъя.